Огсорч. Тэгээд тэр ажил төржийг өнгөрөөч. Тэгэнгүүт би тэр дүүгийн ажил явуулах гэхээр нөгөө нэг Эмэгтэй дүүг асуусан. дүүгийн хчин гэж бодоод сүүлд өнгөрсөн. Тэгээд яасан гэлээ тэр ажил явуулсан үеэр чи үгээ ирээд өгөө. Хамгийн минь яста бүх юм хийсэн дээ ганцаараа баг услууд нь хараад ээжтэйс хүрч чадахгүй байлаа. Тэгэл хөрхөд нэг хасар дээр ингээд хар болцсон байсныг сүсээр ингээд арчсан байна. Би тэрийг хараагүй. Ээж харсан юм бэл. Тэгэл ерөөс маргаашнаас ханцар ингээд авахгүйс байрны цог. Энэ залуу одоо хэдий сууй гэдэг гоогаад амаа хийгээд өгчгээд байна. Juste би ээж юуг дороод би танихгүй суусан шүү дээ. тийм ээ. Тэгээд дөрөвчийг 5 дахь өдөр дүүгээ аршуулчаад дараагийн хагас өдөр өглөө маш тэрээд юм ачаад аваад шүү дээ. Таныг уу? Тий, тэгэхэд тэр хоёр байр тэгэхэд өгөл байр өгөөд. Тэгэхэд даржих байр өгсөн. За. Даржихта хэрэгж байгаа байр авсан гэж байгаа. Чи ганцаараа өөж байраар яадаг юм. Тэгэж 3 өрөө байр өгчээсэн шүү дээ. Тэгээд тэр үл чи 20 хийгээд өгсөн. Нүцэр 20 хийсэн шүү дээ. За. Тэгэхэд тэр сартын өдөр байргаад анхны байргаад дөнгөж ядмаа байрхтай байргаад тэгээд Цаанаас 20 минь хийж өгчээсэн. 20 бэр хийсэн шүү дээ. Тэр байргаад анх тэр метаир 20 хийж тэр байргаад батлсан байхгүй. Бас батлагдаагүй. Бас тэр дотор нь бас нэг тийм хормын ёстол арга зохион байгуулж чадвал энэ гэсэн Тэгээд бодлоо. саяны хөдөлмөр сон дээр гарсан залуучуудаас өн дээр гарсан. Энэ хоёр. Тэгээ ганцхан хаяг нь буруу гараад даржихаас ороод таалайг гоноод даржигийн дүүгээд ахаар даржихын дүү юм гоо даржихтай хавлтай юм. Би өөрийнхөө дүүгээ юм. Тэгэхээр даржихаас ороод сурлагч нар чинь хаяг ажиллагаа авчир зэрэг буруу болчихгүй. Хавлтай аймгийн бэндэр сув гэдэг өгчихсөн. Одоо тэр чинь хэдэн оны хэдэн сарын хэдэн гэрээ санаж байна та? Одоо сонин зур юуны жаднард байлаа гэсэн тэг алгуулсан. Оо бас. Уудлаа 10 дахинд байдаг гэсэн. Бас хатгалаа байдаг. Тэр чи одоо хэдэн оны хэдэн сарын хэдэн гинэ? Тэр чи одоо 61 оны 1 сарын 13-нд юм байна. Тийм болоо. Тэр сонинд гарсан хэд юм шиг. Тийм, тэр өдрөө Тэр өдрөө л гарч байгаа юм. Тэгээд та хоёр тэнд тэгээд бид тэрээс 3 өрөө байртай тэнд амьдарч байгаа л. за. Тэгээд нэг хүү гараад тэрийг алдаад. Тэгээд талигаас гараад. За. Энд чи өдөр тэгээд энийг авах үгүй гэл өвөл 4 сард Баянгол руу гэр хөдөлж аваад. Шууд Баянгол руу орсон. Одоо энийг яваад. Баянгол руу очих шалтгаан нь ямар учраас? Агаарт гараад. Тэнд гол нь таньдаг мэддэг хүн байв уу яа? Байхгүй. Тэнд нэг бод баригаад нэг 11 хоригдл ажил нэг алба газруудаараа баха хоригдлууд ажил хийдэг байсан шүү дээ тэр үед. 11 хоригдл өгöd өгөл. Мод үлдүүлэх гээд. Тэгээд тэр модыг бэлдүүлэхээр нэг 11 хоригдлтай Баянгол руу. Тэгээд тэр Баянголд очиод хүүхдээ имлгээс би хүүхдээ аваад гараа явжсэн. Гэртээ зэрлэг. Тэгээд гэр хараас аваад. Тэгээд ээжтэй дүү хоёр бол байрандаа үлдээл. Нөгөө 3 өрөө байрандаа юу? Тий. Тэгээд хоёулаа хөдөө байсаар байгаа. Тэгээд сүүлд 3 өрөө байраа очиж нэг галзуухтайгаа нэг өрөө байрнаас таасан. Төмөрватар гэдэг нэг ярууттайгаа саажаад. Саажаад ээжийг оруулчихсан. Томдоод байна гэдэг ч юм. Тэгээд өгөнийг очиж тэднийг арих уучрангуудаа гэрчиргээ өгөө хийсэн байхгүй. Байргүй. Би тэр 3 өрөө сайхан байртай. Хаах нь байсан тэр байр нь? Одоо тэр 5 дугаар хүртэл үлдэр өшөөд 5 дугаар байрны 5 дугаар сургуулийн хүртэл. 5 дугаар сургуулийн хүртэл. Тийм бүр 5-ийн 3 өрөө байртайсэн. Тэнд 48 айлаар суусгээд үлдэр өшөөд 48 гэдэг. Тэнд чи яста 3 давхартаа сайхан 3 өрөө байртай. Даржих ганцаараа үжижгээд өгнийг загж ирсэн байр авъя гэдэг орохоор. Тэгээ хүнтэй суучлаа. Тэгээд би олуулаа болох юм бай гэдгээ та гэж жаад авсан. би яхаар олуулаа болж болдгоо юм гэдэг. Тэгээд тэр Баянголд очиод модон дотор буучих уу? Хаар буучих? Модон болдгоо яах. Битүү модон дотор нэг 11 хоригдталтай. Тэр мар мод хийдэг. Тэр агаарт гарахаар нь зүгээр болно гэж хэлсэн юм баг. Одоо тэрээ тавчдаг. Тийм татаад байдаг хүмүүссэн юм. Тэр хаас ягаар энэ зүтг. Тэгээд хоошоо гараад зүгээр болчихсон. Намайг 3 хүртэл хатааруулаагүй шүү. Тэгээд тэр Баянголдо хэдэн жил суув? Тэр удаан суув? Тэгээд Баянголдоос бацсан бороод бүр сүулдэ бүр Баянголд чи би бүр айгаа бүр байж чадаагаад бодсон ядраад. Уулаа мохорт чи нөгөөдүүл чи модонтойгоо явчихдаг. Ганцаараа үлдчихдэг. За. Өнөө үгч наан хийх гээд буугаар алгуулчихдаг. Би энэ хоёр хүүхдтэйгээ
Эрдэнэттэй. Талигачтайгаа. Тэгээ одоо Тэгээ Батсан бүр ороод. хүүхэд сургуульд орох ч болно үстэй. Тэгээ Батсан бүр ороод. Батсан бүрт нэг 2 жил болсон баха. Тэгээ тэндээс Батсан бүрээс боголоор шууд нэг налахар. Ямар ажиллаар явчих вэ? Одоо ерөөсөө 10 дахь татчихж байгаа юм уу? тий 10 дахь татаад. Ирээд аваа. Тэгээ налахын зэрэг гарвал дүрт хоёлаа ороод. Өвгөн тэдэг наруу игээд. Би тэд готлын хэсэгт ажиллаа. Тэр Тэгээд ахаа шууд очиж өгөл. ямар ах вэ бас тийм? 10 дахь. 10 дахь чинь налахт байгаа гэсэн юм. Ахаа чинь надад насыг бараг насыг орсон. За. Налахыг уурхайн ерөгийн дээрээс шүү дээ. Оо, налахын уурхай нөө. Тий. Оо, за. Чи мэдээж чинь бахны дэлгүүрээ гаддаг ч үйдэг. Тэгээд налахад хэдэн жил болов гинэ? Өө налахад чинь одоо 73 хүртэл налахад. Оо, нэлээ байцч. Тэгээ налахаас баян ч юм. 73 онод Улаанбаатар орж ирээ нөгөө өвгөн сэргийг болчиход. За. Налахаас 2-3 жил налахаас ажиллаж яваад холдоод. За. Моцогчтой яваад сөүлдээ бүр шууд аваад яваад тэгээ болохгүй. Тэгээ хот орж ирээд 73 он хот орж ирж. Цагаан хорд ганц өвлжөд хаварна. Хаварна. Хаварна байж чаддаг. Баян чанд бол яах гэж явсан? Тэгээ ажил хөвгөө ажилд артлаг өдөрт хаад Дээрээс томилсон. энэс гэлээр дараагаар. За. Завигдал хаварлаа үгүй. 73 онд. Тий 74 онд. 4 онд. Чимгээ гидсэн дээр. Чимгээ гидсэнд там гэдэгтэй очсон. Тэгээд чандунд очиод хаана буу танах? Тэр артлахаа одоо тэр Ари Арын албаны ардаад болсон. албаны хаад ажиллаж тагшаалдаг. За. Тэгээд та тэгэнгүүт ямар ажилд орох вэ 74 он? Би 74 онд хүүхд гаргаад ажилд ороогүй. За. 75 онд 144 дэлгүүр болчихоор ороод. Тэгээд 74 онд дэлгүүр болчихоор орчоо байжсэн чинь нэг юу нах үйлчлэгээр чинь гарахгүй тэр үеж бас хатуу байсан. Ахын үйлчлэгээнийхээ Үйлчлэгээд хүн гээд яваад. нэг 73 онд ирчээд би урцагаар захаа готл дээр байсан байхгүй юу? нэг жил байх та. Нэг жил. Тэгээ нэг ажиллаас нэг ахуулчлэгээс гарахгүйгээд хөдөлмөрлөг дээр өгдөг. Тэгээ эргээ зэрэгээс гараад ахуулчлэгэд орсон. За. Ахын үйлчлэгэд орсон чи одоо хэдэн он болж таарч? Ахуулчлэгэд ороод 2 жил захаа готл байсан баг. Тэр чи хэдэн он болж таарах вэ? 78 онд л. За. Тэгээ захаа готл дээр 2 жил болчиход Захаа готлын юу тэгээ гэх вэ? захаалга хүлээ авах. Захаалга хүлээ авах. Ганцаараа бүтээ. За. Дарга дээр хором готлоо. Ганцаараа л. Захаа готл надаас өөрхөн байв. Та өөрөө л хийх юм уу ганцаараа? Өөрөө л. Та тэгт чи нөгөө нэг урд нь уцаагаанд байхдаа готлыгээ сурч уу? Хизээ сурч уу? Бүр захны 3 гэж байх. Тэнд байх та. Тэнд хамгийн анх гутлан дээр очсон гэсэн ш. Тэгэхэд чи нөгөө нэг хятад багштай байсан. Тэгэхэд чи хятад багш. Хэн гэдэг хүн байсан таны? Нэрийг мэдэхгүй. Тэгээ тэр багшаар одоо гутлыг хийх гэж. Тэр багшаар бол зөвхөн эрэхтэй байж их л аа. За. Тэгээд тэр баян чанмын захиалга гуталтай очоо ээжээс өөр захиалга гутал хийдэг юм байхгүйсэн гэж шүү дээ. Одоо ховор мэрэгчлээ. Тийм ээ. Тэ хавс захаа бүгд өөр ганцаараа хийжтэй бүгд. Одоо тэгээ таны юм гэж сони таны тэр одоо тэр савхины үйлдвэр савхины 3-т ороод явж ирсэн. Одоо энэ чимгээ чинь одоо савхины 3 л гэсэн үг шүү дээ. Нөгөө савхар зүг гэж яваа гэж. Тэгэхээр бас сонир байгаас ганцхан тэр танайхан гэр бүлээрээ ажиллаж ирсэн байдаг. Гэр бүлээр шүү. Манайхан чинь. Тэгээ тэрнийг одоо үргэлжлүүлээд ингээд тэгээд яхахын үгээрээ яхах тэнд чинь ажихын дарга болсон. Тийм ээ. Аама бас гутал дээр ахаад. Тий. Тэгэхээр одоо тэр 50 60 жилийн өмнө та нараас хийж явж исэн юмыг одоо чимгээ үргэлжлүүлж гуталч. галын таслахгүй бол нэг юм савхин дээр явж ирсэн. Ажил 6 дугаар үйлдвэр цахны 3 гүшээ хоёрхан үйлдвэр байсан уу юу шүү дээ. Тэр хоёр үйлдвэрт л ерөөсөө хуваалдаг. Ажлын 6 гэдэг нь одоо хуучин байлаар ордог урталт нэг ажлын үйлдвэр байсан. Тэгээд ах үйлчлэгэнд би ахын үйлчлэгэнд захаалга хүлээ авахч явчихсан захаалга хүлээ авахч болсон. Тэгээ хэдэн жил ажилласан ах үйлчлэг? Захаалга хүлээ авахч би хэдэн жил 78 оноос хойш 78 оноос 80 он хүртэл хийсэн болоо. 80 он зэрэг ангир зэрэг. Эргээд үү? Тий. Тэгээ эргээд зэрэг ангир. Нөгөө махны нэр боллоо гэдэг нь. Махны гэж хүнстэй юу? Хүнсний нэр. Тий. Тэгээд тэр зэрэг ангир байсаар байгаа л. тэтгэвс гартлаа байсан юм уу? Тэтгэвс гартлаа.
Хэдэн онд тэтгэвртэй 90 он гарсан? хүртэл. А яг л одоо зах зээлтэй зэрэгцээл тэтгэвртэй гарсан. Ээж аав хоёр ч баг зэрэг тэтгэврт гарсан тий. Тэгсэн. Аав ажиллаа өгөөл Би тэтгэврт гараа 2 жил болж яг өвгөн гарсан. Тийм үү. Эмэгтэй Би 2 жил тэнд илүү ажилласан. Илүү ажилласан баг. Бас 90 онд тэтгэврт гарсан байхгүй. би бараг 3 жил Ээж илүү ажилласан. тэтгэврт гарсан. Тэгээд 90 онд гараад тэгээ хөдөө гарыг гэж шийдсэн. Та Тэгээд 10 дахь очоод туслалаа үгнийг жижиг гэртээ нэдэ балтан тугаа Сахиулаар намайг ажиллах. орхиод. аа за. Тэгээ би ажиллаа 6 сард нь өвөл тэр юусэд хавар нь би нөөж. Араас нь нөөж. Тэс чи 90 он гараад. Тэгэл 90 оны хавар 6 сард. Оч пианоос төлөвчлүүд манайх 90 онд очсон биш Тэгсэн үү? 90 оны 6 сард. Одоо 30 жилийнх нь болж штэ. Тийм биш. Хийдэг үедээ болгосон жил. Айхтар удаж байгаа ч тийм. биш. Энэ зүүн тэгвэл 30 жилээ Одоо хийх юм уу? жаарчсан хувьслан 30 жил байгаад Тийм биш. тэгэхээр ч одоо бараг л одоо 30 жил. Совьян жил хийнэ гэж бахад хотлоод орлоо тэгээд. Өөр хийдэг хөгчүүд бол очиулахсан чинь одоо би юу дэж чадсангүй гэх. Энэ жил 30 жилийн хийх юм шүү тэгвэл энэ оч тэр. Яг л 30 жил. Одоо Ганц хоёр 30 жил. төлөөлөгч Тийм юм байна. өөрөөл. Гэхдээ тэр нөгөө дуу муу гада концерт оч туслан дээр ирсэн. 10 дахь Тийм чинь байх, 80 тийм жил удацсан байх уу? Туслангийн цоорыг тавиал 10 дахь хэдэн онд? 80 одоо туслан чинь 84 оноос эхэлж цоорыг тавьж За за. эхэлж айлууд нь төрүүчийн нөгөөж очоод тэгээд 80 хэдэн заахах нөгөө Би гэдэг. 5 дахь ингээд байхад очиж ирсэн. Тэгтээ чимгээр морьтой автагаа хоёул явчихдаг. Тэгээд 5 дахь ингээд байхад устанд нь амарч ирсэн. Очиж Тэгэхэд чинь оч чинь гол ус урсдаг бургас ихтэй газар байсан гэлөө. Хагас цэргийн зохион байгуулалттай Тэр байгаль нь харуул манаатай цэргийн юутай хэлийн цэргийн хэрэг байгаль битүү голтой бурустай. тэр Машингийн урд гол урсдаг байсан Өө гэдэг. тэр чинь янз гол тэр дороосоо болгохтой манай урдаас битүү бодтой. Харин тийм гэдэг одоо үнэмшмээргүй байгаа юм. Одоо харин эргэж Эргэж сэргэж байгаа сэргэж мэт. гэсэн шүү дээ. А тийм Ордоос үү? сэргэж байгаа мэт энэ. Яаж мэдв? Ээж энэ дороос ургаж. Бургаснууд тийм үү? бүгд ургаж хэлж одоо байгаа. ингэ битүү ургаж. Аа. Одоо дээтгэж адил. Аа. Энэ 100 нөө бид нар нэг гала тоглолт хийх гээд ах トゥ нарын тэгвэл зүгээр оч дээр ирсний 30 жил гэж хийх юм 30 шүү. жил гэж хийчих юм. Тоглолт хийх гээд ах トゥ нараараа бүр. Оч туслан 30 жил гэж явах юм. Тийм байна. Тийм. Тий, тэгвэл гоё. Өөр Яг нөгөө нэг нэг болж яахгүй. цагаан ахын нөгөө дуучдын нүртэл дуудах гээд байгаа